За одоо тэгэхээр одоо өөрийгөө нэг танилцуулж юм уу? За би Амгаланбаатар охтой Амбаатар гэж хүн байна. Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. За. Энэ удаагийн Азийн наадамд Монголын баг тамирчдыг ахалж яваа ийм хүн байна. За энэ удаа Монголоос ирсэн баг хамт олоомс танилцуулна уу? Энэ удаагийн Азийн наадамд Монгол улсын одоо тэмцээнд оролцсон түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. 532 хүний одоо бүрэлдэхүүнтэй. Үүнээс 403 нь тамирчид байна. 129 дасгалжуулагч, албаны хүмүүс. За ийм бүрэлдэхүүнтэй Монголын баг хүрсэн ирсэн. За. 34 төрлийн спортын төрөл. За. Тэгэд энэ удаа Ханжуугийн талаас нь Азийн наадмыг зохион байгуулалтын талаар ямар санагдаж байна? Ханжуугийн наадмын зохион байгуулалт үнэхээр гайхалтай болж байна. Би багийн ахлагчийн хувьд одоо хавар 3 сард бас зөвлөгөөнд суусан. Тэр үед бол одоо энэ наадмын талаар бэлтгэл ажлын талаар танилцуулж ирсэн. Тэгэхэд бол арай юмнууд нь арай дутуу байсан тийм болоог байсан. Яг тэр ярьснараа, яг тэр танилцуулж ирснараа баг тэрнээсээ ч бүр илүү ийм сайхан зохион байгуулалттай болж байна. Би одоо багийн ахлагчийн хувьд олон тэмцээн уралдааныг тойрч үзэж байгаа. Бүгд зохион байгуулалт сайн. Одоо тэмцээн зохион байгуулагч нар за тэр сайн дурын тийм ээ ажилчид бүгдээрээ их одоо өндөр түвшинд ажиллаж байна. За уг нь Ханжууд ирж ирсэн үү? Ханжуу хот явахаас санагдаж байна. Ханжууд 3 сард ирсэн. Багийн ахлагч нар зөвлөгөөр намар хавар байсан. Хавар ихгүй бүх юм дэлгэрээ цэцэг навч ургаад Ханжуу хот бол хуучны түүхтэй хот гэж би сонссон. Дээр үе бол одоо хятад улсын бүр дээр үе одоо нийслэл байсан юм хот гэж сонссон. За тэгээ хуучны өв уламжлал тэр соёлын өв бол тээгдээд орчин үеийн техник технологи гайхамшигтай одоо уран барилга тийм дизайн ингээ хосолсон. Шинэ хуучны сайхан хослол болсон ийм газар байна гэдэг. Сэтгэл маш өндөр байна. Хамгийн хүмүүс их найрсаг сайхан. Тэр хот чинь бас шинэ технологиороо их хөгжсөн газар шүү дээ. Энэ талаар нь танд ямар санагдаж байна? Шинэ технологи бол дэндүү хөгжсөн мэдэгдэж байна. Одоо бидний бүх юм одоо автоматжсан тийм бүх юм одоо электрон, бүх юм одоо дижитал гэж хэлэх юм. Гар утаснаас бүх юмаа шийдээд явах өрн боломжтой. Зөвхөн одоо нэг аппликейшн ашиглаад бүгдийг шийдэж болж байна тийм. Энэ удаа Монголын тамирчид одоо бэлтгэл хийсэн хангагдсан гэж бодож байна. Монголын тамирчид бэлтгэл хангасан гэж үзэж байгаа. Шинээр бол багийн төрөл крикет, гурыг одоо үржих гурав, хөлбөмбөг, волейбол гэх багийн спортоор хүчтэй өрсөлдөж байгаа. Үүнээс гадна бид нар бол уламжлалт бүхний төрлүүд, жудо, чөлөөтлөх, заман буудлага, сур харваа тийм ээ. Байт харваа энэ бүхэндээ бол одоо медалийн боловсрол хангах тамирчид өрсөлдөнө гэж ойлгож байна. За баярлалаа. За баярлалаа.